За сайн мэцхан өнөөдөр Монгол улсад модны салбар үүсгэн хөгжсөний 100 жилийн зориулсан ээлжид подкастын дугаар эхэлж байна. За өнөөдөр би Монгол улсын зөвлөх инженер, Монгол улсын байгалийн гавьяат ажилтан Буян доктор ашиглалт гэдэг сэдвээр хоёлаа ярилцъя. Тэгээ миний нэр бол Мөнх Зориг. Би өөрөө мэргэжлийн хүн. За энэ салбарт бас 20 гаруй жил ажиллаж байгаа. Тэгэхээр та өөрийнхөө тухайн товч танилцуулах. За намайг Вангэрслийн Буян доктор гэдэг юм. Би чинь өдөржингөний сургуулийн 87 төгсөөд тэгээд тухайн одоо яамны томилтоор ерөөгийн мод төслийн ажлууд очиж ажилласан. Тэгээд 87 оноос энэ салбартаа ажил амьдралаа холбож өнөөдөр хүртэл ажиллаж байна. За үнэхээр энэ бол том мод хөдөлгөөний аж ахуй. Хоёулаа өнөөдөр ашиглалт гэдэг юм ярих гэдэг байна. За. Тэгэхээр бол монголчууд бол яг ахуй хэрэглээнд бол модыг үл юмдаа хэрэгжилж байсан, ашиглаж байсан. Тэр өнөө бид хоёрын ярих ашиглалт гэдэг сэдв маань одоо ойгоос одоо үйлдвэрлэлийн зорилтоор гэдэг нь үйлдвэрлэлийн хэрэгцээд нэлээд одоо их хэмжээр одоо модоо авах талын ярих гэдэг. Тийм би танаас одоо дахиад нэг юм жижигхэн юм тодруулах юм. Та тэнд очиод ямар алба хашив яг юу хийж өгдөг? Ерөөгийн модон зовд. Тийм. Би чинь 87 онд өдөржингөнд төгсчөөд анх одоо автобус инженер. Тийм. Тэгээд удалгүй энэ ойзлын усанд ойрхон твшээд үйлдвэр ерөнхий механик. Тэгээд үүсгэнлийн үйлдвэрийн дарга ингэ явцсан юм. Тухайн үед бол одоо эзний хүн байсан. Би ч одоо 600 хүн байсан шүү дээ. 600 гаруй хүнтэй жилд нэг 150 орчим мянган кубометр мод бэлтгэх төлөвлөлт улсын даалгавар гэсэн шүү дээ. Одоо тэр төлөвлөгөөг л одоо биелүүлэх гэж одоо яам тамгаас ч одоо байнгын төлөвлөлт гэж байна. Байнгын араад дууссан цаг ярина. Тэгээд үнэхээр их шируу төлөвлөлтөд хэлжсэн. Тэгээд тэр энэ мод гэд ярихаар усуудаас жоохон юу санагд. Энэ чинь яг үндсэндээ би бол анх л одоо Улаанбаатар хотод энэ одоо юу гэдгийг фабрик завод одоо холбооны газар гэрчлийн түүхүүд гэж энэ модоор барьж гисэн байгаа байхгүй. Бүр сайн ярих юм бол хамгийн сүүлд энэ засгийн газрын ордны модыг ч одоо манай ерөнхий нийслэл ирдэ шүү дээ. Тийм тийм болоос одоо 20-оос 30 одоо хүртгээс үүсгэж гэж байгаа шүү дээ. Өдөр шөнө ээлжийн одоо тууд усуудаа ингэ хүртгээс үүсгэж. Тэгэхээр энэ бол нэлээд дүүртэй. Тэр үе чинь ягаад тэгэхээр энэ модыг чинь дагаад Монгол улсад үйлдвэрлэл биелсэн байхгүй. Одоо шилбэл энэ одоо модон түүхэд юу хийсэн гэхээр Сэлэнгийн мод усуулах комбинат, Чүзэнцний үйлдвэр, Улаанбаатарын хаалга цонхны үйлдвэр, мебель кордоны үйлдвэр, модон зууд энэ ч бүгд энэ түүхүүдийг хангаж ирсэн учраас чинь улсын төлөөс зорилт биелүүлэхэд одоо нэг 5 дугаар 5 жилийн төлөөж байсан шүү дээ. Энэ үеч одоо тийм маш чимтэй хэлж ирсэн. Тэгээд энэ үед л одоо бас нэлээд төлөвлөгөө даалгав биелүүлж зүрхийн ажил хийж байсан байна. За энэ бол одоо манай социализмын асуудал байна тийм ээ. Энэ бол улс төлөвлөсөн төлөвлөгөө 5 жилээр төлөвлөдөг одоо Улаанбаатар хотын мод улсын комбинат, мебель картаны үйлдвэр гэх мэттэй энэ байгууллагуудыг одоо түүхий дээр хангах. За манай улс маань тэгээд шилжилтийн үед зах зээлийн нийгэм шилжсэн. Тэгшээ. За энэ үед нэг шилжилтийн үе гэж хэлчих юм уу нэг юм хэсэг хугацаанд бол одоо нэг хөвчлөгдөөд одоо төрийн салхитод ингээд энэ үед одоо манай ерөөгийн модны үйлдвэр дээр ямар үйл явдал болов? Гэхдээ энэ үед ч одоо ер нь ингэсэн шүү дээ. Нөгөө төлөвлөлт эдийн засгийн одоо шилжилт би бол зах зээлийг шилжинэ 90 онд гэж бүжгнаад хэлсэн тийм ээ. Тэгээд ингээд шилжихээс ч нөгөө бүх одоо том манай ардны гуйстаас модны салбарын үйлдвэрчмсээ зогсч гисэн байна. Одоо нөгөө яг бүтээгдэхүүнүүдээ тааш нь борлуулах энэ одоо тодорхой болчихлоо шүү дээ. Тэгээд энтэй зэрэгцээд одоо тухайд одоо бүх хүн л одоо нэг амьдрал авах бол одоо улс орондоо яг одоо картимер одоо хүнд байсан шүү дээ. Энэ үе чинь яасан гэвэл мод экспортлох нэг зөвшөөрөл гарсан байхгүй юу? Хятад руу. Тэгээд чинь энэ процесс чи эхлээд 99 он хүртэл модон дотор тогтоож зогссон. Энэ үед бол манай салбар чинь нэр хүнд одоо маш их унсан. Дээр нь одоо нэг модны улгаа тэгээд түүмөр юмнууд их гарсан тийм ээ. Тэгээд энэтэй ч одоо бас сүүлийн үед нь энэ 100-ны мэдээс болоод энэ их орны ногоо баримт чиглэж байгаа нь бас маш том нэвтрүүлэг сенсац төр яваад.
Тэгээд энийг өгчөнд чинь нэг 99 онд мод экспортыг зогсоод ингээд одоо үндсэндээ бас дараагийн бас энэ модны үйлдвэрүүд, модны аж ахуйн дээр бас яаж одоо хөл дээрээ зогсох үүд асуудал бас нэлээд бүрхэг болоод нэг үеийн одоо хамгийн хүндийг одоо туулсан юм уу. Ийм одоо 10 жилиг бол модон салбар давсан. Яг юу яа. За ямар ч байсан энэ таны одоо ажил амжилтаа олгосон одоо үйлдвэрийн нэг төвч түүх ингээд байж байгаа. Тэгвэл та өөрийнхөө бол ашиглана гэдгийг ойн баялаг гэдгийг ерөнхийдөө нэг ингэж ойлгох хэрэгтэй юм аа гэдэг. Ер нь бол хүмүүс манай модчин бол хамгийн гол нэг нөхөн сэргийгдүүлэх байхгүй. Өөрөлд нэг энэ одоо нэг удаа ашиглаад үгүй болчихгүй юм уу? Энийг нөхөн сэргээд тариад ингээд байгалийн ингээд нөхөн сэргийгд байлгах учраас энийг өөр нь ашиглах зүйл. Энэ өөрөө нэгдүгээр энэ өөрөө энэ чинь нөхөн сэргийгд байлгах тодорхой хэмжээний байгалийн одоо ургамал учраас энэ тодорхой амьдрах хугацаад настай байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бидний яг хөө тэр одоо хамгийн одоо тааварлаг сайн үед нь ашиглаад харин дахид залуужуулж байнга нөхөн сэргийг хийх бол байнга хийх хэрэгтэй. Дээр нь бол манай он тооллогоорч бас ерөөхдөө манай Монголын ойч бас нэлээд хөвшөлт гэж тусгарсан шүү дээ. 70 орчим хүн одоо хөвшин байна. Тийм ашиглах одоо насны байна гэж тийм ээ. Тэгэхээр энийг хамгийн гол нь ашиглахдаа бол зөв зохистой одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ингэж ашиглах нь бол энэ зүгөөлж ялж байгаа. Тэгэхгүй бол бид энэ ашиглахгүй байж байгаа нэг битгэд нөх маань өмхрөөд эсвэл төмөр тавтаад эсвэл хортон шавж идэгдээд ингээд байхгүй болчиход шүү дээ. Одоо ч амьдрал дээр бол одоо бидний хүрч чадахгүй одоо ийм уулаараа унтсан уулаараа одоо төмөрд идэгдсэн газар уулаараа одоо орж идэгсэн газруудаас мэрсэ байна л та тийм ээ. Тэгэхээр энийг бол хамгийн гол нь зөв одоо менежментээр ашиглах хэрэгтэй гэж ойлгож байна. Яг хөө дээр нь нэмээд ярих ч одоо тэгээ 2000 он гараад ерөөхдөө одоо ойн салбараас яаж ч одоо цэгцрэж одоо яаж одоо юунд орох үед асууж нэлээд хүн төсөд болсон шүү дээ. Тэр нэг бас нь одоо гадны одоо Германы туршлагыг суулж байгаа. Энэ бол энэ ойн сангийн гэрээгээр одоо чимших зүйл юм байна гэж. За дорх аж ахуйн зүйлүүд хамгийн анх чинь нөгөө нэг хамтын эзэмшлийн ойн бидний иргэдэд эзэмшүүл. Тэгээ сүүлдээ аж ахуйн нэгжүүдтэй эзэмшүүлээд журам заавараараа уулийн өөрчлөлт ороод. Тэрний одоо анхны туршлагын чинь Германы одоо GTZ гэж байсан шүү дээ. Эдний хөрөнгө оруулалтаа манай Бонгодод хийсэн байхгүй юу? Тий, ер нь бол одоо чинь нэлээд том эзэмшил ойтой газар танайгаа байна тий. 64 мянган газар одоо ой хайгуул судалгааны төвж байсан шүү дээ. Тэднийх одоо хайгуулын нэгэд тэгээд 64 мянган газар одоо ийм нөөц байна. Энийг одоо яаж бид нь ашиглах ёстой вөхөр менежментийн төлөвлөгөөнд дагуу. Одоо ингээд яг менежментийн төлөвлөгөөнд дагуу зөв ашиглах юм бол одоо 25 жилийн хугацаанд одоо ийм хэмжээний мод ашиглахад энэ байгалийн одоо ерөнхий төрх байдал бол алдагдахгүй хэвээрээ байна. Өөрөлдөө тэр 25 жилд нөхөж ургаж байгаа хэмжээг л одоо ашиглах санаа шүү дээ. Одоо үндсэндээ бол нэг ойн доктортой байна. Доктортой байна шүү дээ. Тэрний дагуу тийм менежмент төлөвлөгөө. За яг одоо бид нар шилжилтийн хүнд үед одоо ингээд манай модныхан маань мод үйлчлэлийн маань тэгээд нэг ямар ч байсан нэг тогтоод үлдээд одоо тэгээд зах зээл их нийгэмдээ ингээд хууль муулны өөрчлөлтөөр ингээд бид ингээд ямар ч байсан алга болчихоогүй тийм ээ. Ямар ч байсан энэ Монгол улсын хөө амын модны хэрэглээ гэдэг үг бол одоо хүн лөө модны хэрэглээ бол байна шүү дээ. Тийм болохоор одоогийн байдлаар одоо танай компанийн хувьд богино орчинд одоо ашиглалтын байдал ямар шүү төвшөнд явах вэ? Тэгээд тоонд төхөөрөмж хүчин чадлыг ер нь бол манай модны салбар чинь бүхэлд яамтай одоо улсын одоо нэг бүтээгдэхүүний өрг 7-оос 8% нөлөөлөлдөг маш том салбар байсан. Одоо нэг анх нь хэлж байгаа. Одоо бол ерөөхдөө хэмжээ бол бас багассан шүү дээ. Багассан тий. Тэгээд одоо бид нар яаж юм гэхээр ерөөхдөө тэр нэг үе бодоход манайх чинь бас нэг ойн газартай болоод бас нэг жоохон хайвгийн хүнтэй агентаа болоод тийм ээ засаг хийх агент ингээд бас нэг жоохон ингээд тэр нь бас юутай холбоотой гэх юм одоо сүүлийн нэг тийм дэлхийн дулаар л энэ байгаль экологтой холбоотой ингэж одоо үнэхээр энэ модчин болоод дэлхийн дулаар л энэ одоо хөшөлтөрг үйлдвэрлэлээр одоо хамгийн одоо нэг наврын одоо төгөд нь шүү дээ тийм ээ бидний одоо агарын үйлдвэрлэлдэг өөрсдөө шингээдэг тэгээд одоо бүхэн одоо дэлхийн одоо онгон төрхөөр байх экологийн систем зүгээр хадгалж шийдэх тийм ээ. Тэгээд энэтэй холбоотой яг
нэлээд одоо арга хэмжээд бол явуулчихлаа л тийм ээ. Агентлаг байгууллаа тэр модтой. За мэдээж хэрэг ашиглалт Монгол улсын хэмжээнд одоо үйлдвэрлэлийн зорилтоор ашигладаг хэмжээ бол одоо өмнөх нийгмээс бол асар их хэмжээгээр буурсан. Тийм. Тэгтэл тэр тухайн социализмын үед гэдэг юм уу тэр үед бол Монгол улсын хүн ам бол 1.5 сая тийм үү одоо 1970-80 он. Өнөөдөр 3 сая гараа явчлаа. Ингээ хүн амын тоо 2 дахин нэмэгдэл. Хүн нэмэгдийн хэрээр модны хэрэглээ асар их нэмэгдэж байгаа. Тэгтэл одоо яг ингээ статистик тоо ингээд бариад үзэхээр одоо манай хэрэглээний модны ашиглал одоо бэлтгэлийн хэмжээ бол маш их буурсан байгаа гэдэг. Ер нь манай Монгол улсын ойн сан энэ 3 сая хүнийхээ хэрэглээг хангах боломж байдгийн юм уу? Таны хувьд одоо юу гэж? Гэхдээ яг манай активч судлаачд бол нэлээд судалсан байгаа л та. Энэ тоо баримт харж байхад бол өөрийнхөө улсын модны хэрэгцээ хангах бүрэн боломжтой шүү дээ. Одоо яг нэг хүрээд илүү боломжтой. Тэр энэ дээр яг нэг асуудал юу гэхээр одоо ерөнхийдөө нөгөө социализм төвчөнд юм нэлээх одоо хүчтэй техник нэг зам харгах асууж байсан. Одоо бол яг нөгөө замын асуудал жоохон одоо бэрхшээлтэй болоод ингээд яг гол үндсэн одоо тэр хол байгаа нөөцд болж хүрч чадахгүй ч асуудал байна. Одоо миний мэдхийн сүүлийн 30 жил тийм зам бариагүй тийм. Ууч одоо модны үйлдвэрлэхний дэргэд тусгай зам гэж байсан шүү дээ. Улсаас одоо зам хүрчдэг, тусгай дээх том төрөмжтэй. Одоо бүх замын одоо энэ одоо тэгэл үлдээ зөр тэр одоо сонсгол бүгд байсан шүү дээ. Тэгээ энэ асуудлыг бол цааш нь бас зөв менежментээр хадах юм бол энэ хэрэгцээ хангах бүрэн боломжтой гэж тооцож байгаа. За хоёулаа нэг жижигхэн статистик нэг тоо баримт товчхон ярив. За сүүлийн хэдэн жилийн нэг дундаж модны мод үлдэхлийн хэмжээг ингээ харахаар нэг 700 гадхан шометргүй мод. Энэний чинь 500 гаруй баг түлээ. Зөвөр л галын түлээнд одоо бид нар хэрэгжилж байна. Нэг 150-аас 200 мянган шометр мод одоо яг үйлдвэрлэлийн хэрэгжилж байна. Тэр энэ бол одоо өсөж одоо энэ Монгол улсын модны хэрэглээг бид нар хангана шүү дээ. Одоо хүний доор зин барилга байшин, тавилга, хаалга, цонх гэдэг одоо үйлдвэрлэл байна. Энийг хангахын тулд өнөөдөр байгаа энэ хэмжээ бол нэмэгдэх одоо бодит шаардлага хэрэгцээ байгаа тийм ээ. Тэгэхээр одоо өнөөдөр ашиглалт, үндсэн ашиглалт явуулж байгаа аж ахуйн нэгжүүд маань өсөд томрмоор бэлтгэлийнхаа хэмжээг нэмэгдүүлэх хэрэгцээтэй байдаг. Тэгтэл ойн замын асуудал юм уу тийм. Одоо үндсэн гол нөөц нь бол одоо гүндээ замгүй байж гэдэг юм байна. Олон л бэрхшээл байж байгаа. Таны бодлоор ямар бодлого, ямар арга хэмжээ аввал одоо манай мод үйлчлэлийн аж ахуй одоо бэрхжээ чадварчаа гэдэг юм уу? Энэ улс орныхоо модны хэрэглээг дотоодод бүрэн хангаад ингээд энэ ой модны салбар мод боловсруулах салбар маань илүү хөгжих боломжтой гэж харж байна. Ер нь боломжтой байлгүй байх тийм ээ. Тэгэхээр хамгийн гол нь одоо чинь энэ менежментийн төлөвлөгөө чинь аж ахуйн нэгжүүд юмс нэг эзэмших газрын хэмжээг бол заасан байна. Бид нар ч юм тэрэндээ ч баригчаад байгаа. Нэг аж ахуйн томрыг. Тэгээд яг тэр нь бэлтгэж байгаа хэмжээний модон жоохон байна. Зүгээр хоорондоо хорш нэгдэж одоо шинэ техник технологи оруулаад эцсийн бүтээл үйлдвэрлэдэг юмуд ингээд хийгээд байх юм бол одоо модоор арт түмний хэрэгцээ авах бүрэн боломжтой шүү дээ. Тэгээд мод ч бол одоо үнэхээр мод хэрэглэхгүй хүн гэж байхгүй шүү дээ. Одоо ингээд айлч очсон л одоо ингээд сандал шиг сахуулах тийм ээ. Одоо дээр нь манай энэ жижигдэнд үйлдвэрлэл хийж хөдөөний говь сумж болсон нэг модны цэгэл байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд энэ бол модны хэрэгцээ модны одоо ахуйлал их байна. Энийг хамгийн гол нь өгөхөр зөв менежмент одоо энэ бияс боддог юм бол энэ ер нь бол орон нутагт тийм одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юмнуудыг түшиж байгуулвал үндсэндээ одоо чинь мод чинь олон төрлийн үйлдвэрлэлийн шаардлага мод байна. Өөр тэрийг хангахгүй бас одоо төлөө түвшний мод байна. Одоо тэр модноос бусад энэ одоо гаргад эцсийн бүтээгдэхүүнүүд одоо нэг давирхаа канифолоос тийм ээ. Тэгээд одоо усны юм өөрч гэдэг юм уу тийм их бичлэгээр ийм одоо орон нутгийн жижиг үйлдвэрүүдийг бас одоо байгуулж
ингэж ашиглуулдаг. Бид ч гадаадд ом гэж явж байхад бол үнэхээр модноос ч одоо хаяхан өрөөс огт байхгүй юм л шүү дээ. Хамгийн сүүлд мард өрцөн бөөгнүүлж аваад захилгааны нэр болгоод нийлүүлж тийм л шүү дээ. Германд ч мал тийм. Тэгэхээр одоо бус нэг том гэхэд бас хамгийн гол түүхийд одоо төлөвлөж байгаа тийм газруудад одоо бас тодорхой бодлогоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тийм жижиг үйлдвэрүүд одоо байгуулвал. Дээр нь бас нөгөө нэг унгаасан модоо 100% ашиглаа. Тийм шүү. Тэгэхээр нөгөө ойд үлдэж байгаа нөгөө шилмүүс, мөчөр тэгээ одоо босод зүрийн зоод ингээд ашиглаад одоо бүр байх гэхэд ёсоор хүртэл ашиглаж болно шүү дээ. Ингэж ашиглаад бас технологи нэвтрүүлэх нэг шаардлага өгөх. Одоо бидний чинь бас нэг тийм одоо их ажил хийж байгаа учраас эдийн засгийн эргэлтүүд бас нөгөө яг нэг дөнгөн дөнгөл яваад байгаа байхгүй. Тэгэхээр бас нэг одоо урт хугацааны зээл ч юм уу тийм одоо байдлаар техник технологи төлөвлөлтөд бас улсаас бол бодлохоос анхаарах юм болов уу? Тийм. Яг л нөгөө нэг энэ чинь жил болгоно бэлтгэх модны хэмжээ чинь нөгөө нэг та нараас биш төрөөс хамааралтай болчихоо. Энэ жил бид нар юу хийх юм бэ гэдэг нь тодорхойгүй байдаг учраас ханад нөгөө банкны зээл олдохгүй. Тийм талбай бас нэг тийм борлоо бас бүгдээ ярьдаг. За яг хөө ямар ч төрлийн дэмжлэг байсангүй энэ хугацаанд. Тийм ээ? Банкны зээл олдсонгүй гэлээ. Гэхдээ манай модны салбарын ингээд амарч байсан ингээд алга болчихоогүй ямар ч гэсэн ард түмний хэрэглээ байгаа цагт одоо энэ үйл ажиллагаа явж байна. Ингээд хүмүүс одоо та бүхний ингээд модыг нэг тайрдаг, хяргадаг нөхдүүд тийм ээ? Ашиглана гэдэг чи одоо тэгэл энэ модыг чи огтлол ингээд тавилга хийгээл одоо янз бүрийн үйлдвэрлэл хийгээл ингээд яг хүний хэрэгцээ хангаж байгаа энэ зах зээлийн тэр буцаагаад нөхөн сэргийн тал дээр бол одоо миний мэдхийн танахад нэлээд их ажил хийсэн. Та тэр талаар ярихгүй бас болохгүй хаа. Ашиглалтын хүчин бол ер нь бол өөр нэг байгалаас одоо ургаж бий болж байгаа учраас ер нь бол одоо маш зүү зохион бол оруулах хэрэгтэй болчихдог байхгүй юу? Одоо шилжих бол ингээд өөрөө нөхөс сэргэж байна тийм ээ. Тэгвэл ингээд одоо бид ширэг гэж ярьж байна. Нэг дор ингээд нөхөс сэргэж байгаа. Тэгэхээр одоо үнэхээр одоо тэр олон төрөлт үйл ажиллагаа одоо ашиглахаа цэвэрлэгээ огтол цэвэрлэгээ тэр одоо ашиглалтны зүй болох юм бол тэр ойгоонууд дахиж нэг тавхарлаг байдлын нэг төдөл дээр бол маш их шинжлэх ухаантай том шинжлэх ухаан баггүй. Энийг чи бидэнд зөв хэрэгж байгаа. Түүнээс ганцхан мод хариад нэг асуулт юм дөрөв бол биш. Хамгийн гол тэрийг зөв зохиомор бол одоо тэр ширэнгээр урж байгаа мод шин таран байрлуулдаг ч юм уу тийм ээ. Одоо явах хэвээр бол сэрүүлж авахлаа гэрэлжүүлээд их ингэж явах хэрэгтэй. За хоёрт нь бол одоо энэ манай мэрэгжлийн байгууллагч ганц мод тогтлох биш ерөөсөн ог нөхөсрөх чиглэлийн бүх чиглэлийн одоо мэрэгжлийн зөвшөөрөлтөө шүү дээ. Тэр дэндээ манай ерөөгийн модал ярьж бүр 73 оноос одоо үйлдвэрлэх мод үржүүлэн газрыг одоо байгуулад тэгээд энэний хүчин чинь бид бас нөгөө Германы нөхдүүдтэй холбогдоход одоо Европын одоо техник технологийн дүртэй мод үржүүлэн газар байгуулж чадсан байхгүй юу? Тэгээд тэр өнөөдөр хүртэл манай мод үржүүлэн газар юу хийсэн хэрэг нэг 70 орчим сая одоо тийм тарьс суулгасан. 70 сая тарьс суулгаж ургуулсан байна. Тэрнээс бид нь одоо ойд бол нэг 45 орчим сая модыг одоо тарьсан биш тарьс ургуулсан тийм. Эний хамгийн том жишээ юу гэхээр бид нь алдар тужийн нас одоо байхгүй боллоо гэж ихэд бид нь 2001 оноос 13 жил одоо 7000 орчим гад 23 сая мод тарьсан байдаг. 23 сая тийм. Үндсэндээ 43 сая модын одоо ой хамт түүнийг талын тэрэг бид нь одоо манай богино төрөв талын тарьсан. Одоо тэр ой маань юу болсон гэхээр зөв тариад орхиж өгөө тэр өөрөө ургаад өнөөдөр тэр Монголд одоо хамгийн том тоос тархиулаар хүмүүс очиж үздэг болсон байна. Тэгэхээр тэр бол одоо бас одоо хүмүүсийн ялангуяа таны мэдхүүд тийм ээ. Тэнд ч одоо бүр хүүхдэд дагуулад очиж тайлж болдгийм байна. Тайлж болдгийм байна. Тэгэхээр энэ нөхөсөг төлөв одоо баталгааж болоод байгаа юм байна. Одоо манай тэр зөв ингээд жоохон сэрүүлээд яачих юм бол одоо хэдэн жилийн дараа түрүүчээс нь одоо малын хашаа шунч гэдэг нь ашиглалтанд одоо 40 юм байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд бид бол одоо яонд бол одоо тийм циклэр бол одоо орох хэрэгтэй. Энэ нөхөсөг гэж ер нь бол тий хотоодын мод үржүүлэх газрыг бол мэднэ л дээ. Олон очиж ирсэн баг тий. 2000-ад оны үед ойж хувийн төвчлөгдөөд за ер нь бол тарьц суулгаж суулгадаг байгууллагууд бол маш уурсан шүү дээ. Улсын хэмжээний нэг ойролцоогоор нэг 2 сая 500 мянган ширхэг тарьц байдаг. Энэний чинь тал нь яг танаа дээр үжээдэг байсан тий. За тэр үед чи бид тэрийг авч үлч чадсан байхгүй юу? Тийм. Ер нь бол яг тэр хямрал үед чи бид тэр үед чи ерөөсөө яг мод үржүүлээ авчихгүй яах вэ? Ерөөсөө зардлангаас бол нэлээд хүнд байсан.
Тэгээ харин нэг яг улсын төсмөсөөр тэр нэг сони үлдээ амтч жоохон юм тавигдаад. Яг тэрнүүгээр одоо тэгэхэд их базарлал хийжсэн доо юм жоо амтах юм байсан. Тэгж одоо оожуулт ажилласан. Тэгэхээр бол заавал хуулийн дээр нэг мод тогтолсон бол 10 мод тарь. За бас нэг зохион байгуулдаг. 100 шм мод бэлдвэл 2 гад өөрөөр оожуулт хийх ёстой. За энэний хүрээнд тэр үүргээ бол одоо та бол одоо хийж байгаа. Биелүүлж байна уу? Яаж биелүүлж байна? Ер нь бол яг одоо жишээлбэл ашигласан мод 100 куб метр тунд 2 гадаа нэгсэн одоо бурлын дотор бид ярьж байгаа шүү дээ. Ер нь тэрийг бол одоо 10 биш 10 20 дахин давуулан хэлж байгаа шүү дээ. За. Тэгвэл бидэнд 2 гад 1 гад 2500 тооцсон юм бол 5000 шиг мод ярьж байгаа. Одоо 100 куб метр тунд. Зүгээр нэг модоронд 10 мод гэх юм бол одоо нэг 100 мод 1000 мод ирэх юм шүү дээ. Тэгэхээр энийг үсэл 5 дахин цавд хийх хэлж ирсэн тийм. Өөрөөр хэлбэл 100 шм мод бэлдсэнийхээ орно 5000 мод тарж байна. 5 бол өөрсдийнхөө өөрсдийн хөрөг хүчээр. Ажиг бол тодорхой бас хяналт шалгалт нөө одоо хүлээлж өгөх зөрчил юм байгаа шүү дээ. Яг тэр нэг давал явж байгаа. За. Ер нь бас нэг юм асуудал байна. За. Манай энэ мод бэлтгэлийн салбар хөгжлөл одоо харьцангуй удаашралтай байна. Техник тоног төхөөрөмжийн шинжилэл тийм ээ. Одоо хийхэд бол хүндрэлтэй. Манай мод бэлтгэлийн техник үүсгэн бас уул уурхайтай адилхан бас үнэтэй тийм шүү дээ. Үнэтэй шүү дээ. Техникүүд байгаа шүү дээ. Энэ шинжилэл бол айгүй удаашралтай байна. Одоо тухайн үед ч юм бол одоо МАЗ 500 эсвэл тууштай танай дээр явдаг байсан хамгийн сүүлд л улсын хэмжээнд танайд л байгаа. Тууштай бол Монголоос өөр газар байхгүй Монгол улсын хэмжээнд. Тэгтэл одоо энэ шинэ техник оруулж ирэхэд үн асар өндөр байна. Яах вэ? Бид одоо зүгээр та одоо яг энэ бизнесийг одоо мэдээж хэрэг энэ 70-80 оны үед үйлдвэрлэгдсэн Орос техникүүд ч одоо илэгдэл яг юм болж байна. Орсын техник бол ер нь бол ууланд болох зохисон техник л дээ. Тэгээ манай бас байгалийн бас тогтцол центраас тэр Европын техникүүдийг ашиглах бас налуу тэгээд энэ бас навар шигээс холбогдсон байна. Гэхдээ ер нь бол Европын бол ашиглах хэрэгтэй. Хамгийн гол нь гэхдээ зөв ашиглаад ингээд зөв ашиглах юм бол бүтээмжтэй ижлэн ашиглал шааж ирнэ. Нэг мод нус одоо ашиглаж байгаа хөв бол хамаагүй гэсэн тийм ээ. За. Тэгэхээр ойлооч би бол одоо бодохдоо мэдээж хэрэг Монголын хүн ам 2 дахин өсчлөө. Модны хэрэглээ 2 дахин нэмэгдэж байгаа. Билээ гэж бид нөр өөртөө байгаа бэлэн баялгаа зөв ашиглаж чадахгүй гэдэг одоо бас асар хэмжээний импортын бараа бэлэн тавилга юм ингээд аваад байдаг. Энд дээр л одоо манай эдгээр бид нар тэр мод тарина гэж байгаа бол чи би навгаа бас зөв ашиглаад ард иргэдийн хэрэгцээ. Манай ч бас зах зээлийн юунд бас сайхан үйлдвэрлэлс байна. Хөрөнгөөр гаргасан цууд зөндөө байгаа шүү дээ. Одоо байшин үйлдвэрлэгч хэллээ. Барилгын тууш модын хэллэгч хэллээ. Тэр сайхан үйлдвэрлэл техникүүд орж ирсэн ашиглаж байгаа шүү дээ. Гэхдээ бүрэн бол одоо хэрэгцээ тал дээр асуудал байгаа тийм ээ. Энийг бол ер нь бол одоо өнгөртөө шингээ тийм боломж ер нь бол байгаа. Ямс одоо манай гол шилнэс бодны нөөц одоо өсгөл байна. Хамгийн таарлан за нарсны нөөц бол одоо хинтийн нуруунд байна тийм ээ. Одоо хинтийн нуруунд чи бидний хоёр талаас нь орч чадахгүй 300 км газар онгон тагшнараад байна шүү дээ. Тэнд бол одоо ой манд ч юм одоо замаар тавих хэрэгтэй. Тийш зам тавих. Зам хэрэгтэй. Энэ замыг бол мэдээж улс хийхэд бол хүндрэлтэй. Яг хувийн аж ахуйн нэгжүүд одоо хийн гэж жоохон хүндрэлтэй болчиход байгаа. Бас хүндрэлтэй. Хүндрэлтэй. Гэхдээ энд яг одоо бид нас өөртөө цаашдаа яг яах вэ гэдэг бол бас нэг энэ бодлогын төвшөнд бол ярилцаж бол шийд гаргахад ёстой гэж бодож байна. Ерөөсөө зүгээр би бодохдоо бол за мэдээж хэрэг энд одоо ашиглал дээр улсын үйлдвэр байгуулаад улс одоо тоглолт хийж бол чадахгүй. Одоо нэгэн л одоо би болоод 30 жил одоо хугацаанд би бол ерөөсөө одоо энэ ашиглалтыг явуулдаг одоо мэргэжлийн байгууллагууд 70 төсчээж бид нар энэ хэрэгцээг хангах. Тэгэхээр энэ мэргэжлийн байгууллагуудаа бид нар энэ ашиглалтаа зөв зөвхөстэй болгоод энэ хэрэглээг хангах гэдэг нь бол эдийн засгийн хувьд асар
ач холбогдолтой шүү дээ. Одоо дэлхийн концепц нь ерөөхдөө зөв ашиглах юм бол зөв хамгаалалт одоо юм одоо явж байгаа юм шүү дээ. Тэгэл нэг ашиглагч нь хамгаалдаг. Тийм. Тэгэхээр бид чинь нэг хоёр талдаа нэг одоо ашиглалт гэхээр зөв буруу талтай юм шиг. Нэг ямар ойлголт өгөх гэдэг нь вөхөр. Ер нь ингээд өөр хүмүүсээс ингэ сонсож байгаа. Манай ерөнхийлөгч тэрэн мод тарих хөдөлгөөн өрнүүлээд бид нар ч одоо мод тарьж яхад ягаад огцоод байгаа юм бэ гэдэг. Тэр талаар бол та бол нэлээд тодорхой ярьчлаа юм чинь. Тэгэхээр энэ ерөөсөө цуврал болгон дээр тавьдаг нэг асуулт байгаа. Та хоёрхан үгээр хариулж өгөөрэй. Яагаад хэрэгтэй вэ? Хүн болон байгаль. Бол өсөө бүр хүний амьдрах орчны нэг нэмэр асуудал шүү дээ. Юу гэхээр ойн их нь ус гэж үнэ. Одоо тэр ой байгаа газар ус бий болж байна. Дээр нь ус байгаа газар үгээр амьдрал байна гэж. Тэгэхээр одоо ингээд юм үргэлжлсэн цикл байна. Одоо хамгийн гол нь тэр ой яагаад байж байгаа гэхээр тэр усны их үгээр тэр мөнх зэвдийг хадгалж байгаа. Одоо гинт урсаас улаас ориглоо гадаггүй шүү дээ. Тэрүүгээр одоо ингэ байнга нөгөө гол мөрөнд ихтэж ирчихдээ тийм. Тэр их усаар бид нь яаж ирэх хүн амтан бүгд амьдарч авч байгаа. Хоёрдугаарт нь одоо нөгөө дэлхийн одоо нөгөө уур амьсгалын өөрчлөлтийн дулаарл дээр нэг амьсгалын агарын чинь одоо мод үлдүүлж байна шүү дээ. Тэгэхээр ой болгоно гэхээр ойгуул одоо амьдрахд бол хэцүү. За тийм ба. За ярилцсан танд баярлалаа. Танд Монгол улсад ой модны салбар үүсгэн байгуулагдсны 100 жилийн ой баярын мэнд хүргэе. За баярлалаа ингээд та бүхэн ажлаа хийх. За танд бас ажлаа явуулъя.